Сайн байцгаана өрхөм үзэгчдээ манай синдикат ярилцлага нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаарын сэдвээр бид нар игэх хариуцлага гэдэг бас шинэ мэт боловч чухал сэдвийг хөндөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа эрхэм зочдтой би танилцуулъя. Миний зүүн гар талд Аярим судалгааны хүрээлэнгийн зөвлөх удирдах зөвлөлийн гишүүн Долгион ирсэн байна. Мөн түүчлэн Амар Баясгалан Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн хүний эрх хамгаалагч Болор сайхан мөн түүчлэн бүх нийт боловсролын төлөө үндэсний эсвэлийн зохицуулагч чадагтай тунгалаг ирсэн байна. За эхний асуултаа шууд л эхлэе тийм ээ. Сая яг өнгөрсөн тоногудад Нью-Йоркт Нуби ерөнхий ассамблей болоод дуусчих шиг байна. Тэгээд хамгийн их сенсац тавиад одоо дэлхийд өдөг Монголыг өстой хоёр талцаа хуваалцуулж байгаа нэг илтгэл нь тэр Грета гэх шивэд охины илтгэл болох шиг боллоо. Сайшааж байгаа хүмүүс зөндөө бүр айхтар муулж байгаа, эсрүүцэж байгаа хүмүүс энэ яг юу болоод өнгөрч вэ? Яг спич дээр байгаль орчны цаг уурын дулаарл юу нэрийг ойлгож чинь. Гэхдээ юу нь юу болоод өнгөрч вэ? Та аль талд нь байна? Дэмжиж гинөө эсэргүүцэж байна. Яг Болор сайхан гэдэг хүн ямар нэгэн байгууллагын байр суурийг илэрхийлэхээс илүү зөвхөн иргэний нийгэмд 10 орчим жил ажилласан туршлага. Тэгээд Чингэлтээр дүүргийн 6 дугаар хорооны иргэний хуваар саналуудыг хэлмээр санагдаж байна л да. Тэгэхээр яг ингээд зүгээр яг иргэний хуваар харагдахад бол мундаг харагдсан. Хэрвээ манай Монголд нэг 16 та охин тэгээд дуурсан бол үгийн сонсох байтугай чи яасан цорцор гэдэг хүүхэд вэ гэдэг хандлагч байж магадгүй. Тэгээд чи бүр ингээд дэлхийн дахны асуудлыг ярьдаг хинбэч гэж магадгүй л дээ. Тэгэхээр улс орны хөгжлийг чи ярих болоогүй гэж тийм хандлага илэрч магадгүй. Тэрийг харах юм бол мундаг. Яг үйл явц яаж нөгөө энэ яг юу вэ гэж харах юм бол та яриагаа их хариуцлагаж хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо яг иргэний талаас харах юм бол иргэн зохион байгуулалтанд орсон байна, иргэн чадварцсан байна, иргэн чаддаг зүйлээ гаргаж ирээд эхлээд хоттой илэрхийлээ, хотон дагаад улсан дэмжээд бүсээрээ хөдлөөд тэгээ бүр дэлхийн улс орнууд цуглардаг хурал дээр дуурч ийн гэдэг бол энэ маш сайн үгээ сонсох чинь гэж хэлж байна л. Үгээ сонсгосон гэдэг чинь бол хамгийн том тэр нийгмийн хариуцлагатай холбоотой зүйл гэж харж байна. Тэгээд тэр 16 та охин үгээ сонсохын тулд үг хэлэхийн тулд тэр чинь ямар нэгэн байдлаар мэдээлэлтэй байх хэрэгтэй бол мэдхийн тулд тэр хүн судална. Тэгээд тэр их зүйлүүдийг боловсруулаад судлаад харьцуулаад гэр бүлийн дэмжлэг хамт олон бусад судлаач нарын ч гэсэн байр сууриас дэмжлэг аваад тэгээд оролцож байгааг нь бол би маш дэмжиж байна. Тэгээ үүний зэрэгцээгээр ганцхан Гретач гэлтэх үү? Яг дэлхий дээр байгаа Герман, Энтхэг гэх 5 улсыг яг хүүхдийнхээ эрхийг эдлүүлж чадахгүй байж тээ. Энэ төр засагч арга хэмжээ авахгүй байж тээ гэд Гретагаас гадна өөр 10 гаруй хүүхдүүд нийлээд нүүбэд мэдээлэл хөрвүүлж байна л да. Хүүхдийнхээ эрхийг эдлүүлж чадахгүй байна. Тэгэхээр энэ чинь цаана юу яригдчих чинь нөхөрлөөр хүүхдүүд үгээ сонсоглоо. Хүүхдүүд мэдсэн зүйл дээрээ тулгуурлаа, байр суурь илэрхийллээ. Тэгээ хоорондоо зохион байгуулалтанд ороод тэгээ бүр ингээд төрийн тэргүүнүүдтэйгээ хамт мөр зэрэгцээд оролцож дуурч чадлаа л да. Тэгэхээр төрийн үйл хэрэгт оролцсон гэж харах юм бол яг энэ дөрвөн зүйлээр би Гретаг бол мундаг байна л. Бахархал биш те. Тийм бахархал. 16 та Болор сайхан юу гэж явж исэн бэ гэдэг чи өөр асуулт байхгүй юу хийж исэн? Болор сайхан нэлээд спортын сайхан хувьд ярьлаа шүү дээ. Тэг яг одоо яг нийгмийн хариуцлагын одоо үндсэн дөрвөн хэв шинжийг одоо агуулсан байна гэдэг. Миний хувьд бол яг ямар талаас нь харж Гретагийн бас нэлээд тал байгаа вэ гэхээр Грета бол яг энэ дэлхийн нийтийн бидний одоо хамтын асуудлыг хамгийн хурцаар гаргаж тавьж чадж байгаа. Жишээл зөвхөн манай орны ч юм уу, зөвхөн бидний эдэн хүүхдийн ч юм уу ямар нэг юмар хайрцагтаагүй яг дэлхийн нийтийн асуудлыг одоо сүүлийн үед яригадаад байгаа global citizenship те зөвхөн яг өөрийнхөө хязгаараар биш бид нар бол мэдээж өөрийн гэсэн онцлогтой улс орн төрсэн Монгол гэдгээр бахархдаг одоо юу гэдэг ийм хүмүүс. Тэгвэл одоо даяарчлагдж байгаа энэ орчин үеийн нийгэмд бид нар хүссэн үсээгүй дэлхийн иргэд. Тийм болохоор яг тэр хүүхэд дэлхийн иргэн болохынхаа хувьд энэ нийгмийн их хариуцлагыг зарчмыг яаж ингэж гаргаж ирж тавьж гин гэдэг дээр нь бас нэлээд акцент өгч харах хэрэгтэй. Хоёр тал хуваагдж байгаа хүмүүсийн ингээ харахаар ихэнх нь энэ дэмжиж байгаа хүмүүс одоо өөрсдийнхөө амьдралыг яа гэж хийж юм дулаарлаа вэ? Тэр ямар хамаатай гэж тийм. Тэгээ ихэнх нь ерөөсөө энэ уур амьсгал гэж юу вэ гэдгээ одоо наад захын Google search хийж хайлт хийж үзээгүй хүмүүс л ингээд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний нэлээд хэлж байгаа комент бол эхлээд нуур амьсгал гэж юу вэ гэдгийг уншчихаа. Тэгээд дараа нь шүмжлээ гэдэг. Бүр тэрнээс цаашаа юм ярихгүй зөвхөн тэрийг хэлээ яваад байгаа. Global citizenship гэх бас шинэ ойлголтыг та дурдлаа. Энийг жоохон тодруулаад яриад өгөөч. Энэ одоо манай бол нутгийн зүйл гэдгээс арай өөр юм шиг байна тийм үү? Энэ хизэнээс гарч ирсэн ойлголтын одоо яг
яаж те явж байгаа юм бол. Одоо ингээл 80-ад оноос хойш даяарчлалын асуудал нэлээд эрчимтэй яригдаж эхэлсэнтэй л зэрэгцээл тэгвэл яг энэ дэлхийн иргэн гэдэг тухай ойлголт гарч ирсэн. Саяхан манад нүүбийн ерхий нарийн бичгийн дарга гэсэн Бан Ки Мун ирсэн те. Бан Ки Мун бол одоо гоё гэх юм уу нэлээд яг энэ global citizenship-ийг ярьдаг. Тэгээ бид нар яалтчгүй дэлхийгээр нэг уур амьсгалаар амьсгалж гин одоо нэг оронд болж байгаа үйл явдал нөгөө оронд нөлөөлж гин. Тийм болохоор зөвхөн хүссэн үсээгүй бид нарын хийж байгаа үйлдэл дэлхийн одоо болж байгаа үйл явдалтай холбогдтгоо гэдгээ эхлээд нь ойлгосныхаа дараа тэрүүгээрээ үйлдэл хийх. Одоо энэ ухамсарыг л global citizenship. Тийм тэгэхээр нөгөө долгионы хэлсийг үргэлжлүүлэхэд энэ дэлхийн иргэний боловсрал гэж яригадаад байгаа зүйлийн ч одоо гол үр дүн гэвэл хамгийн сүүлд нь иргэд ийм айгүй идэвхтэй болоод ямар нэгэн үйлдэл хийх ёстой. Одоо үнэхээр орон нутгтай байна уу, дэлхийд байна уу асуудал тулгамдж байгааг мэдлээ, судлаа тэгээ юу гэж те. Тэгэхээр хүүхдүүд бид нар юу хийх ёстой юм бэ? Иргэн үеийн хувьд юу хийх ёстой юм бэ гэдэгт бас суралцах хэрэгтэй байхгүй юу? Тэ энэ чинь дэлхийн иргэний боловсрал гэдэг. Тэгээ энэ активизм буюу иргэдийн ийм оролцоо хөдөлгөөн гэдэг зүйлийг одоо Монголын боловсролын хөтөлбөрт оруулж зааж гинүү гэдгийг бол бас ЮНЕСКО-гоос судалгаа хийсэн л дээ. Тэгэхэд бол энэ талаар бүр 0 байна гэж гарсан. Ямар ч хандлага үнэт зүйл те мэдлэг олгохгүй байна гэдэг ийм одоо судалгааны дүн гарч байгаа байхгүй. Тэгэхээр Гретаг би юу гэж хараад байна вэ гэхээр одоо энэ дэлхийн иргэний боловсрал гинүү те ийм чанартай боловсролын үр дүн байж магадгүй гэж би боловсролын салбарт ажилтны хувьд хараад байгаа байхгүй. Сурсан мэдсэн зүйлээ те одоо үйлдэл болгож байгаа те тэр боловсролын үр дүн гарч байгаа гэсэн үг байхгүй. Тийм итгэвтэй тэмцэгч зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө тэмцдэг тийм иргэнийг бэлтгэсэн байна гэдэг бол тэр тухайн боловсролын чанар үр дүнг харуулж байгаа гэд би бас жоохон талд нь ороод байгаа. Хэдийгээр одоо сургууль хаяад байгаа ч гэсэн school strike буюу сургууль хайж байгаа шүү дээ. Тодорхой баасан гарагт баасан гарагт одоо ингээд хичээлээ хаяад байгаа. Тэгээ энэ чинь ганцхан Гретагийн сургууль биш дэлхийд даяар маш олон орны ингээд сургууль дээр энэ хөдөлгөөнд ингээд давлгаалаад хүүхдүүдэд сургууль хаяад эхэлж байгаа нь ухамсаргүйгээр бие бинийгаа дуурайж байгаа биш. Нөгөө одоо яг зааж байгаа боловсролын чиг хандлага аль тийш явж байгаа гэдгийг бас харуулж яана гэж би хараад байгаа юм. Тэгэхээр Европын орнууд, Австралич гэдэг юм уу, Америкт ч гэдэг юм ингээд давлгаалаа явцсан. Одоо өнөөдөр бол манай Монгол чимээгүй л ээж штэ. Нэг ч хүүхэд сургууль хаяагүй, хичээл хаяагүй, сургууль хаяагүй тий. Багшаар цалингийн төлөөлөл хайж байгаа болохоос хүүхдүүд ямар нэг хэмнэлтэй хичээл хаяагүй л байна л да. Одоо би одоо урайс болчихлоо. Би зүгээр юу гэж хараад байгаа гэхээр саяны жишээ маань л угаасаа л яг нийгмийн хариуцлагын нэг тод жишээг бид нар яриад байна шүү дээ. Зүгээр энэ дээр манай яг одоо тунгаагч яг манай Монгол хүүхдүүдтэй ярихад бол манай бас соёл бас нэлээд нөлөөлж байгаа. Хүүхдүүх ялангуяа одоо жишээ нь төрийн төлөө охтон боож өгөх гээ юу гэдэг те. Тэгтэл охтон боож өгөх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Өөрчлөлт авчраханд бол. Тэгэхээр яагаад эгийг хариуцлагын асуудал яриад байгаа вэ гэдэг чинь нэг нь тэр охин дуу хоолойгоо гаргаж ийна гэдэг маань хариуцлага нэгж гин өөрчлөлт авчръя л гэдэг талаас ярьж байгаа. Тэр л дүнсгээс явж байгаа. Тэгээд ер нь бол эгийг хариуцлага гэдэг дээр бол мэдээж иргэд өөртөөхөө дуу хоолойгоо өргөх боломжийг нь олгох хэрэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. За тэн дээр хариуцлагын асуудлыг ярина, хяналтаа ярина. Тэндээс нь хамгийн гол зүйл нь бол хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэдэг л ийм л юм яваад байгаа байхгүй юу? Тэрний утга нь игэх гэж орж ирж байгаа юм те. Зөвхөн нэг цэгээс нөгөө цэг биш, буцах те. Ер нь бол яг одоо нэгэнд нэр том яриагаа ороод эхэлж байгаа чи яагаад игэх гэж нэрлэж байгаа юм бэ? Игрэх гэсэн үг юм уу? Ямар учиртай юм гэж маш олон хүмүүс асуудаг. Тэгээ би ч гэсэн өөрөө яг энэ чиглэлээр анх одоо яг ажиллаж эхлэхдээ бол энийг би нэг тодорхой хэмжээний аргуудыг тийм ээ гаднаас орж ирж байгаа аргуудыг ер нь манайхан нийгмийн хариуцлага гэж нэрлээ яваад байгаа юм байна. Accountability гэж ойлгож байсан. Тэгээд ингээ ухаад ингээд үзэхээр бол энийг монгол хэлэн дээр бол иргэдийн хяналт, нийгмийн хариуцлага, хариуцсан тайлагналт гэх мэтлэнгээр маш орлон төрлөөр бол яг тайлбарлаж ойлгож явсан юм байлээ. Тэгээд эндээс ингээ харахаар нөгөө бид нар игэх хариуцлага гэдэг маань өөрөө айгуу тийм цогц ойлголт те сая хэлж шүү дээ бид нар хяналт хариуцлагын асуудал харилцан яриа дахиад хариу үйлдэлд үзүүлэх гэдэг. Тэгэхээр энэ бүгдийг нөгөө нэг өнцгөөс яриад байсан болохоос биш яг энэ бол дангаараа хариуцлагч болж чадахгүй иргэдийн хяналтч биш. Тийм учраас яг бид нар тухайн үед 2015 онд өөрсдийнхөө одоо бас санаачлагаараа хэл шинжлэлийн
хүрээлэнгийн эрдэмтдээс бас зөвлөгөө авч исэн. Тэгээ энэ чиглэлээр ажиллаж исэн бас судлаачид, иргэний нийгмийн байгууллагын хүмүүстэй зөвлөж жоод ер нь accountability гэдгийг responsibility-гээс нь ялгаж салахын тулд игэх гэдэг үйл үгийг одоо төдийлөн ашиглалтгай болсон үйл үгийг урд нь оруулаад ингэ ялгая гэсэн ийм л зүйл гарсан. Тэгээд бол эн чинь бол хатуу тогтсон зүйл биш. Гэхдээ бид нар хамгийн гол нь өөртөө л ойлгол ашигладаг болох хэрэгтэй байгаа юм. Тийм. Тэгэхээр иргэд нэ гэдэг маань игэх хариуцлага хизээ хариуд нөхөд заавал дор хаяж хоёр талын харилцаа байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нэг нь үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр бид нар хариуцлага тооцох хариуцлага нэхэхийн тулд нөгөө талд нь бас тэрийг хүлээж байгаа хүн байж таарах гэдэг. Тэгэхээр тэн дээр л бид нар игэх хариуцлага үсэх талаар ярьж байгаа. Товчхондоо зүгээр нэг юм хариуцлагатай баймыг тунгалсаас илээ бодиттой үйлдэл хийх энэ цогц схемийг хэлээд байна тий. Саний нөгөө уур амьсгалын өөрчлөлтийг манай нөгөө эсэргүүцэж байгаа хүмүүс ихэвчлэн энэ бол Монголд хамаагүй асуудал гэд яриад байна шүү дээ. Гэтэл бид нар жишээлбэл одоо Иримаас нэлийн одоо орон нутагт те малчтаас ингээд судалгаа авахаар таны санаад зовоож байгаа асуудлууд те одоо яг амжиргаанд нөлөөлж байгаа асуудал юу гэхээр уур амьсгалын өөрчлөлт бол нэлийн дээгүүр гарч ирдэг. Малчид тэрийг хариулдаг. Одоо жишээ нь хэдэн жилийн өмнө урсдаг байсан гол маань урсгаа илчлээ. Одоо энэ ган зуудын одоо цикл нэг сонирн болж гин бороо цас одоо орхоо боллоо гэдэг ч юм уу те нэг орхоороо ингэж ордог. Тэгэхээр энэ бол хүмүүсийн санаа зовж байгаа асуудал мөн байгаа байхгүй. Гэтэл манай төр засгаас энийг нэгдүгээрт олж таньж харахгүй байна. Хоёрдугаар тэр хүмүүс дуу хоолойгоо хүргэх тийм одоо хамтын зохион байгуулалтанд орох боломж нь хомс байна. Түрүүн тунгаагч хэлдэг шиг боловсролын салбар нь за ирээдүйн одоо хойч үеийн сургалтаа хүртэл яг хамтын тулгамдаад байгаа асуудлаа яаж гаргаж тавих вэ? Яаж одоо дуу хоолойгоо хүргэх вэ гэдэг нь байхгүй болчиход. Малчид бол ихэнх нь Twitter дээр байхгүй шүү дээ. Тэр хүмүүс гарч ирээ энэ асуудал гэж хэлэх болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр хин дуу хоолойгоо хүргэж чинь тэрэнд одоо хамаарлахгүй амьдралын боломжтой ч юм уу те уур амьсгалын үрч болоо ч гэсэн мөнгөө төлөөд утаатай үед чи юу гэдгийг одоо өөр асуудлуудаас ингээд гараад явчих боломжтой хүмүүс нь эсэргүүцээд байгаа байхгүй. Тэр нь бол сонирхолтой юм нийгмийн тэгшүүс сайдлагаас харуулсан жишээ болоод байгаа юм л та. Энэ игэх хариуцлагын ерөнхийн ажилдаг сонгодог схем нь юунаас арай өөр үү? Одоо энэс өмнө ч нэг төр хувийн хвшлийн түншлэлийг агуу ярьдаг. Өстой яг саяны хэлдэг нийгмийн ялгаатай бүлгүүд нэг зорилгын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг. Тэрнтэй холбогдох уу? Эсвэл бас арай өөр ойлголт уу? Игэх хариуцлага гэхлээр холбогдно л доо. тодорхой хэмжээр холбогдож таарах байх та яг имплементашн талдаа тий. Гол одоо энэ нөгөө засаглал эн чинь яг одоо нийгмийн хариуцлага гэдэг чинь одоо илүү өргөн хүрээнд засаглах гэдэг суурь дээр явж байгаа учраас энэ бол зөвхөн иргэн төр хоёр биш те иргэний холбоо дэжин байгууллагууд хувийн хвшил одоо бусад бүх хэлбэрүүд л хамрагдана гэсэн. Гэтэ ингээд сая бодлоо л доо манад хичээл хайж ирсэн үү гэд. Яг ингээд бодсон ч манад хичээл хайж ирсэн юм байна. Сурагч нар хичээл хайж ирсэн юм байна. 17 оны 4 сар буюу 17 оны хавар 29 дугаар сургууль суралцагч ахлахангийн хүүхдүүд хичээл хайж ирсэн. Яг өөрсдийнхөө бүр ингээд санаачлагаараа. Тэгээ тэрийг хайсан нь болохоор одоо ингээд яг нэрийг хайж ирсэн болов уу би бодсон чинь ойрын жишээ тэр орж иж байна л да. Тэгээ тэрийг яг игэх хариуцлагатай холбохлоор таны асуултын тэр accountability буюу энд игээд дахиж хариу үзүүлээд байгаа чинь яг юугаар ялгараад байгаа юм бэ гэдгийг хариулт болох бол гэж бодож байна л да. Жишээлбэл 29 дугаар сургууль дээр болсон жишээ юу юм бэ гэхлээр хүүхдүүд боли надад чанартай боловсрол олохгүй байна. Надад дохионы хэлээр хичээл заахгүй байна. Багш нар бидэртээ зүү ёсоор харилцахгүй байна. Энд чи бүр дарамтлсан төрөл бүрийн үйлдэлүүд илрээд байна гэдээ хүүхдүүд нийлээ хичээл хайсан байгаа. Тэгээ хэвлэл мэдээлэл төрийн бас байгууллагууд анхаарал хандуулаад тэгээд бүх үйл явдал захирлын солигдлоо яалаа. Тэгсэн. Тэрний өмнө юу болсон бэ гэдгийг харах хэрэгтэй болчихж байгаа. Тэрийг өмнө юу болсныг харах юм бол нийгмийн хариуцлага руу илүү буuna. Юу яригдж байна вэ гэхээр accountability гэж нэг үг байна, responsibility гэж нэг үг байна. Responsibility бол үндсэндээ би ийм зүйлийг хийх ёстой байсан, тэрийг хийж чадж гэнэ гэдгийг илүү хараад байгаа юм. Хувь хүн рүү илүү хариуцж үзсэн, хариуцсан үүргээ, хариуцлагаа нуруунд дээрээ даага явж чадсан уу гэдэг зүйлийг хараад байгаа. 29 жишээн дээр юу болсон гэхээр хүүхдүүд өмнө нь тийм зүйлсүүдийг ахлагийнхнаасаа сонсдог байсан, ахлагийнхын чимээгүй өнгөрөөд төгсөө явцдаг байсан. Яг тэр төгсөлтийн хүүхдүүдийн хувьд болохоор 2 жилийн өмнөөс дугрыг дуурсан зарим багш нар дэмжээ, зарим багш нар дэмжээгүй, нийгмийн ажилт нь сонссон ч гэсэн хариу арга хэмжээ аваагүй. Тэгээ төрийн байгууллагад хандсан, төрийн байгууллагын зүгээс эвлэрүүлэн зурж арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээ багш нар нь төрийн байгууллагаас эвлэрүүлэн зурж арга хэмжээ авахлаар чимээгүй байжгаад эргээд нөгөө зүйл нь давтагдаад эхэлсэн. Тэгээ хүүхдүүд ганц
өөрсдийгөө томчуудаас хамааралгүйгээр илэрхийлдэг сагсан бөмбөгийн тэмцээнийх нь үеэр, спорт наадмын үеэр онцгой байдлын ерөнхий газраас ингээд бэлтгэл хийнэ гэд сагсан бөмбөгийн тэмцээнэ зогсоогингүүд хүүхдүүдийн хувьд ганц хинээс ч хамааралгүйгээр өөрсдийгөө илэрхийлдэг байсан тэр үүрдлийг тастангууд одоо тесэрсэн гэж хэлээ тийм. Тэгэхээр энэ дээрс нөгөө responsibility буюу responsive байсан этгээдүүд хаана гингүүт хүүхд яг тэр хичээлийн жилийн өмнөх нь намар нь хавар болж байгаа үйл явдал шүү дээ. Намар нь хүүхдэд сонсъё гэд аян бүр нийслэлээс зохион байгуулсан байна. Гэтэл нөгөө хүүхдэд сонсъё гэд аянд нь захирланч оролцоогүй, нийгмийн ажилтнч оролцоогүй, нөгөө дотор байрандаа ангидаа уулздаг багш нар л соёлынхаа танхимд уулзж байгаа тарцсан. Тэгэнгүүт чинь ингээд яг учгийг хөөх юм бол энд хүүхэд хичээл хайж байгаагаас урагшаа ингээ харах юм бол хариу үйлдэл үзүүлэх ёстой байсан, хариуцсан ажиллаа хийх ёстой байсан, үүргээ биелүүлээг этгээдүүдийн маш олон зүйлсүүд нөмөрсөөр байгаад, бугларсаар байгаад тэнд хүүхдүүд хичээл хийсэн гэсэн. Багш нар хичээлээ чадхтаа заадаг, үгийн сан хүүхдээсээ илүү мэрэгжлийн нэр томьёо дохиж ашиглаж чаддаг байсан бол тийм юм болох уу? Нийгмийн ажилтан хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсоод даруй харга амжаа аваад хаана юу болохгүй байна. Өөрийнх нь эрх хэмжээ өрөхгүй бол захиралтаа учрлаа, захирлын арга хэмжээ болохгүй бол нийслэлийн засаг даргад учрлаад, дүүргийн засаг даргаараа дамжуулаад тэгээд явах боломж өснө байсан ажиллаагүй. Дараа нь удаа дараагийн хүүхдийн гомдлуудыг сонсохгүй болоод эхлэнгүүт хүүхдүүд намайг сонсохгүй юм чинь хүүхдүүдэд сонсох юм юу юм бэ? Грета 29-ийн суралцагч хоёрын хувьд бол адилхан нэг юм байна. Хүүхдийг хийх ёстой ажлаа хийхгүй болонгууд томчууд харж эхэлж байгаа. Чи сургуульд явах ёстой штэ гэдэг зүйлийг хийхгүй болонгууд энэ хүүхд яга сургуульд яваагүй ингээ бүгд гайхаж харсан. Грета дээр бол дэлхий харсан бол монголчууд тэр алтан сүхтэр харсан гэсэн. Тэр хүүхдийн амьдрал одоогоор сайнгүй байгаа хэдий боловч 17 оны 4 сард төр нь анхаарал хандуулахгүй болонгууд хүүхдүүд бүр ингээд нийтээр нь анхаарлыг хандуулж штэ хичээл хайж. Тэгэнгүүт тэр алтан сүхийн жишээн дээр бол урд нь ингээд responsive байж чадаагүй төрийг өөрсдөө зохион байгуулалтанд орж байгаад өөрдөө анхаарал хандуулж ийн гэсэн. Тэгэхээр нөгөө өмнөх ажиллаа хийгээ явж ивэл тэр бол responsibility. Гэвтэл тэнцээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй бол аль аль талаас ажиллах асуудал яриадаад эхлэнгүүт тэрний цаана accountability явж эхэлж байна гэсэн үг. Гэхдээ алтан сүхийн тэр 17 оны 4 сард гавцсан үйл явдлаас ингээд төрөл бүрийн юмуд болсон, захирлууд солигдсон, сайдууд солигдсон, сайдрыг халах хүндэслэл дээрчсэн ийм юмуд болсон солигдлоо. Тийм. Тэгэхээр эн чинь бас нэг талаараа ингээд ийм эффект үзүүлсэн байж магадгүй гэж харж болно. Одоо 19-оос 20 оны хичээлийн жилд бол яг сайдын тушаал дээр хүүхдийн ялгаатай байдлыг харъя, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг харъя, сурах орчин нөхцөлд нь бас нэг наацхийн нэг бүгд анхаарал хандуулах болохгүй юм байна гэдэг үг өгүүлбэр орж иж байгаа чинь алтан сүхийн accountability-гийн илрэл гэж харж болж байгаа. Гэхдээ нийгмийн их хариуцлагыг бүх асуудлын жор ерөнгийг олоо тавьчихж байгаа зүйл гэж харахаас илүүтэйгээр төрд байгаа бүх асуудлыг шийдэх ерөндөг гэхээс илүүтэйгээр төр дотор гацаад байгаа зүйлийг олон талын оролцоотой хүмүүсийн хариу үйлдэлээр тулгуурлаж яаж ажилдаг болох вэ? Хин хиндээ ашигтай, төрд нь ч ашигтай, бусад хүмүүст ч ашигтай болох вэ гэдэг санаа юм болов уу гэж би төсөөлөд байна л да. Үгүй нөгөө иргэний нийгмийн байгууллагын хувьд иргэдийн оролцоо гэл аюу олон жил ярьсан байхгүй юу? Тэг аюу хийсвэр тэгэл би тэд оролцуулах гэж байгаа юм байна гэж хөөрч очиод нэг хуралдан суугаад бүртгэлийн хуудсан нэрээ оруулчингуудаа оролцсон. За төрийн ордон тэр хурал болсон бол бөөн баяр бүр оролцсон тий аюу сайн оролцсон гэж бодоод хөөрөөд яваад байсан юмыг жоохон бодит төрсөн дэр болгосон юм бол энэ нийгмийн их хариуцлага яг яаж тий тэгээ оролцоо гэдэг чинь юм биш байхгүй юу зүгээр нөгөө оролцогчдын бүртгэлд нэрээ өгч чинь одоо тий тэгээ сандал дээр суугаад дараагийн хэлсэн үгийг сонсоод ингээ алгадчихад буруу зүрх юу ч хэлсэн байсан асуулт ч асуухгүй тий шүмжлэлч хэлэхгүй гарахыг ингээд ойлгож байсан бол эрэгтэй оролцоог илүү жоохон бодиттой болгож өгсөн гэж би бол иргэний нийгмийн байгууллагын хувьд хардаг. Тэгээ оролцоог илүү тодорхой. Оролцоо гэдэг чинь засаглалын үйл явцад байж жинхэнэ оролцоо болох юм аа. Оролцоо гэдэг чинь шийдвэр гаргахад л нөлөөлөхгүй бол тэр чинь зүгээр алгаан ташаа явах бол оролцоо биш юм аа гэдгийг бол иргэний нийгмийн байгууллагууд оролцуулсан юм шин санаачлага байсан. Тэгээд тэр нөгөө нэг өөрөө яг зөв болж хараад байна л нэг юм заавал байх хэрэгтэй элементүүд байна гэх тээ. Сая л хин болроо илүү нөгөө нэг хариу үйлдэл үзүүлэх тал руу ярьчлаа шүү дээ. Би бол илүү надад их сайхан санагддаг юм тэр бүтээлч хамтын оролцоо, бүтээлч оролцоо гэж орчуулаад тахшаан constructive engagement гэх тээ. Байнгын гэж байгаа шүү дээ. Иргэд нэг удаа оролцох айгу хангалтгүй тээ. Нэг удаагийн айгу ингээд өөртөө ашигтай ч юм нэг секунд ашигтай ингэж лоббидж оролцож байгаа батлуулчаа за бүх юм болчлаа гэж гараа авчдаг биш. Байнгын тэр сум орон нутагтаач байдаг юм уу сургууль дээр байгууллага дээрч байдаг юм ингээд оролцоод тэр засаглалын үйл явц зөөцгсөрөө явж явах шийдвэр одоо олонх нийтийн талд гарч явах
чанартай үйлчилгээ үзүүлэх чиглэлд гарч байгаа төсвийн мөнгө хөрөнгөтэй зохих зүйлдээ зарцуулагдаж байх гэдгийг ингэж байнгын хянаж үнэлж бие биендээ хэлж биенийхээ одоо чихийг халууцуулж тэгээд ийм нэг засаглалын механизм ингээ ажилуулаа араа шүднүүдийг ингээ хөдлөж байгаа нь бол надад иргэний нийгмийн байгууллагуудын нэг их хариуцлага юм. Тэгээд тэр бүрэлдэхүүн хэсэг нь аюу таалагдсан. Яг одоо бид нар сая Грета охины тэгээд бас 29 дугаар сургуулийн жишээг ярьж штэ тий. Тэгэхээр заавал одоо нийгмийн их хариуцлагыг одоо үнэхээр их хариуцлагатай төрийг хариуцлагатай байхын тулд бид нар заавал тийм экстрим сургуулаа хаяад тий одоо ийм байх хэрэгтэй юм уу гэхээр уг нь бол үгүй штэ тий байхгүй. Хэрвээ бүх хүмүүс хариуцсан талууд хүлээж үргээ хүлээгээд одоо жишээ нь төр сурагчдын хувьд одоо тавьсан саналыг нь хүлээж аваад уур амьсгалыг өөрчлөлтөж бай тий. Бүх талууд хариу арга хэмжээ авдаг, хариу үйлдэл үзүүлдэг бол бид нар энэ шиг хүрэх шаардлагагүй байхгүй юу. Тийм ч учраас уг нь бол одоо айлч төрийн үед бол за иргэдээ шийдвэрт оролцуулна, сонгогчд тийм ээ сонголтоо хийж гэн. Одоо ийм жишээлбэл иргэд шийдвэрт гаргахад оролцож болно, мэдээлэл авах хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд манайдар гэх чинь 4 хуулийн нэгэн дээр л одоо иргэд тодорхой хэмжээгээр оролцох эрх нь бол байгаа. Харин яг тэр хүмүүс үнэхээр оролцоод тэр одоо иргэн амраа асгалан ч юм уу, алтан сүхэн ч юм уу хин нэгэн тавьсан саналыг хин нэгэн сонсоод хариу үйлдэл үзүүлж гинөө гэдэг дээр л асуудал ер нь бол байгаад байгаа байхгүй. Тэгээд ер нь бол яг дэлхийн банкны зүгээс ч гэсэндээ сүүлийн үед тэр засаглалын чиглэлээр хийж байгаа өөрчлөлтүүд төр яг энэ social accountability буюу нийгмийн их хариуцлагаар яагаад хүчтэй дэмжиж байгаа гэдэг чинь бас тэр үндслэн тийм байгаа. Яагаад тэгэхээр дэлхийн 2 дугаар дайнаас хойш те улс орнуудад хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлээд тэр зээл тусламжаар очиж байгаа төслүүд чинь бүгдээрээ л засгийн газарт хүрч байгаа. Нөгөө тусламжийг бол мэдээж хүртийн төлөө тийм ээ хамгийн одоо хэрэгцээтэй хүмүүстээ хүрж байгаа гэж бодож байгаа боловч өөрчлөлт авчрахгүй байгаа учраас нөгөө талаасаа тийм ээ хамгийн тийм сайн засаглалыг шаардах шахалтыг бий болохын тулд иргэний нийгмийн байгууллагуудыг иргэдийг бас энэ дээр шаардлагатай бол яриач хөдөлгөөч гэдэг юм яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай дээр ч гэсэндээ нэг талаасаа заримдаа манад бол яг хин нэгэн төрүүлээ хөдлөнгөт ингээ хараад ажиглаад явдаг бас нэг төрний минэлэд соёл гэдэг юм бол бас манайдар бол байгаа даа. Гэхдээ одоо бид хэдийн бас яг сүүлийн үед ажиллаад яваад байгаа бага хэмжээний орон нутгийн хэмжээнд тийм ээ сумын сургуулийн хэмжээнд гэдэг юм аймгийн хэмжээнд хийж байгаа санаачлуудаас харахад бол монголчууд бол бас л үнэхээр идэвхтэй хэлбэртэйгээр оролцуулж чадвал өөрсдөө авчрахыг хүсдэг. Үнэхээр тэрэн дээр бол ажлаа сэтгэлээ гаргаж явж чаддгүй гэж чаддаг. Харин тэрийг бол өргөн хэмжээнд бид нар бол одоохондоо хараахан бол хийж амжаагүй байгаа. Үнэхээр тэр харилцан хамтраад ажиллах одоо нөхцөлийн бүрдүүлээд ойлголцуулаад бид нар өвцтэй юуны төлөө явж байгаа юм. Манай сум хөгжүүл яах юм? Манай сургууль ер нь яг юу хүсэж байгаа юм? Бид нар садал ширээтэй болох гээд байгаа юм уу? Эсвэл дараагийн тий сайхан үе бий болох гэдэг. Тэр зүйл рүү бид нар чиглүүлээд тэрэнд л дэмжлэг үзүүлчих юм бол би бол айгүй энэ дэр бол айгүй өөдрөг манайдар бол сайхан боломжууд бол байгаа л гэж бодож байна л та. Тийм ч учраас одоо бид нар энэ талаар ярих гэж ирсэн баг те. Яг үүнтэй холбоотой миний дараагийн асуултаа энд холбогдож байна. Нэг их хариуцлага ер нь нийгмийн нийтвхтэй үйл ажиллагаанд иргэдийн оролцоо өөр аягүй чухал те. Юм болгон дээр бид нар ингээл төрийг муулаад ч юм уу хувийн муулаад ингээд хол явахгүй нь ойлгомжтой. Тэгээ сая хин билээ сая нэг дурдсан те. Өөрийнх нь хувийн ашиг сонирхол хөндөгдсөн үед л хүмүүс яг ингэж бодтой үйлдэл хийж те. Ингэж дуугарч хөдөлж эхэлдэг гэд. Тэгэхээр тэгээс та бас сая хэлсэн тонгоогч нөгөө нэг удаа үйлчлэгээл хүмүүс бас голцоо зогсчдаг. Ялангуяа төрийн бас байгууллага тогтвортой sustainable байна гэдэг нь бас нэлээд том сорилт. Тэгвэл яаж иргэдийгээ ийм нийгэмдээ байнгын оролцоотой идэвхтэй байлгах юм. Одоо жишээгээр PG-гээ яаж байгаа шиг болроо. Одоо өөрөө юу яагаад ингэж хүний эрхийн төлөө тэмцээд идэв. Хувийн ашиг сонирхч яг юу юм? Миний ард. За ямар ч байсан улс төрийн зорилгоор нэр дэвших бол биш шүү. Олон танигдах биш үү? Үгүй. Яг уг нь бол нэр надад чинь бүрэг сайн ярих юм бол манай ээж надаас асуугаад чи одоо ингэж чимээгүй гэж болдог. Ямар санаатай юмд хошоод өрөө явж байгаа ээж ч бас хэлээл. Яг нөгөө мэрэгчлэрээ ажиллаад өмдөхөө хийгээл санаа амар тэгэл ойр дотныхоо хүмүүстэй цагаа зориулаад явж ивэл сайхан байна л да. Гэхдээ өмнө хэлсэнчлэн нөгөө нийгэмд олон асуудал байгааг асуудлыг байх ёстой юм шиг хараад датахаас илүүтэйгээр байхгүй болгочвол намайг байхгүй болсон бас өөр хүмүүст хэрэгтэй болов гэж хувьдаа бодох. Иргэний оролцоог төрийн бид нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Нийгмийн их хариуцлага бол төрийн бүхэл асуудлыг шийдэх ерөндөг биш ч гэсэн
төр дотор байгаа тодорхой нэг үйлчлэгийг илүү зохистой, хүрх этгээдтэй хүрээд чанартай үйлчлэгийг үзүүлээд хариу арга хэмжээ авахул авчдаг, өөрийнхөө арга хэрэгсэл нөөцийг хуваарлаад ингээ ажилладаг. Тийм нэг төрлийн үйлчилгээнд болж л байвал тэр чинь нийгмийн хариуцлагын нэг илрэл гэж харах гэдэг юм. Тэгэхээр тэгж одоо үр өгөөчтэй, үр дүнтэй ажилдаг болохын тулд тасралтгүй иргэдийг оруулах боломж юу гэхээр надад нэг дөрвөн зүйл байна гэж би хувьд хараад байна. Нэгдүгээрт айлч газар, айлч орон нутагт хөгжил яригддаг. Тэгэхээр ямар нэгэн хөгжлийн асуудал яригдж байгаа бол яаж хөгжих гэж байгаа гэдэг тэрийг төлөвлөж байгаа. Хин нэгэн санаачлна. Тэгвэл санаачилж байгаа, буулгаж байгаа, төлөвлөж байгаа, төсвөлж байгаа, хэрэгжүүлж байгаа, үнэлж байгаа, тайлгнаж байгаа дээрээ тэр нутагт амьдарч байгаа хүмүүсийг татан оролцуулах асуудал. Нэг. Хоёрт нь яригдж байгаа зүйл юу гэхээр за ингээд сайхан төлөвлөлчлөө. Улс гэрээ, орон нутгаа, улсаа хөгжүүлээ гэдэг ингээд төлөвлөлчлөө. Тэгэнгүүт дараа нь төсөвлөх. Хэдэн төгрөгөөр хэний нөөцийг ашиглаад ямар техник бололцоогоор энийг хийх юм бэ? Тэ? Тэгэнгүүт ч мөнгө яригдж байгаа бол тэрний чинь цан зардал яригдана. За тэгэнгүүт нь төсвийг мөшөх асуудал яригдана. Энэ мөрөөр чинь яаж авах юм? Энийг үнэхээр хүндээ заруулаад үйлчлэгээ сайжруулах гэдэг нь үнэхээр бидний хүсэж байгаа тэр зүйлийг бий болгох гэдэг нь эсвэл өөр зүйл рүү зарцуулаад өөр зүйл рүү үргүү хаяад байна. За тэгэнгүүтээ тэрнийхэн цаана үр дүндээ хүрсэн юм уу? Яг энэ дөрөв дээр иргэдийг оруулах юм бол тэр авилга хэл ахуул гэж ярихаа байлна, хүнд сурталч хэрэгдэл гэж ярихаа байлна. Төрийн алба хүнд сурталтай гэхээс илүүтэйгээр төрийн албаагчдын ачааллыг иргэд мэдээд би чинь энэ хүмүүсийн ачааллыг нэмэгдүүлэхгүй тулд ингэж ажиллах хэрэгтэй юм байна шүү дээ гэж хамтарч ажиллаж болдгийм байна гэж би зүгээр өөрийн туршлагаар хараад байна. Хамгийн ойрын жишээгээ тэгэхэд үргүү зардлын жишээ бол манад зөндөө их байна. Миний бүр хамгийн эмзэгэлдэг гол харалдаг юм бол угтах үдэг хаалга аймагуудын. Угтах үдэг хаалган дээр ямар үр өгөөж байгаа юм бэ? Тийм ээ. Гэтэл аймгийн сумын сургуулийн урсгал зардал нь тэсгээ болоод бүр үндсэн засварын зардал хийхэд нь 150 сая төгрөг хэрэгтэй байна. 150 сая төгрөгөөр дотор байрыг нь засах хэрэгтэй байна гэхэд аймгийн ИТХ-ийг 300 сая төгрөгөөр хаалга барихаар шийдвэрлэж байгаа шүү дээ. Энд чинь бол арай л иргэдийн дуу хоолой байхгүй, иргэд тэрийг нь хэн чадахгүй, иргэдэд мэдээлэл байхгүй бол ингэж дур зоргоор ашигладаг. Тэгээд тэр хаалгыг харангуйтай иргэд нь урлаа шүү дээ. Миний саналыг авчиад энэ хүн ингэж хаалга бариад тахтай яадаг юм. Өөр юм ингэ хийхгүй яасан ингэ. Тэгэхээр төрөнд бэхжих, төрийн үйл ажиллагаа сайжрах, тэр дундаа төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулахад энэ дөрвдөө иргэдийг оролцуулаад мэдээлэл солилцоо төрөний ярьсанчлан диалог буюу ингээд байнга хилцэж ярилцаа сурчих юм бол бид нар хөгжлийн төлөө жил болго ярина. Улирал бүр төсөв ярина. Хэдэн төгрөг зарцуулсныг тайлгнах нь угаасаа байгаа. Тэгэхээр ингээд явах юм бол хин эндээ илүү амар нээлттэй байж магадгүй. Яг энэ дээр өөрчлөлөө ярихад хууль эрх зүйн хувьд бол энэ бүх боломж байгаа тийм. Манайд бусад оронтой харьцуулахад харьцангуй иргэд нь оролцох боломжтой. Гэсэн одоо хууль эрх зүйн заалтууд бол хангалттай байж байгаа. Яг яагаад ингэ хэрэгжихгүй байна вэ гэд харахаар зөвхөн ингээд иргэд өөрсдөө мэдхгүй ч юм уу ингээ оролцоогүй дээ биш. Энд чинь бүр суур нийгмийн асуудал болоод явчихж байгаа байхгүй. Энэ нь юу вэ гэхээр одоо итгэлцлийн асуудал. Жишээлбэл төр нь иргэндээ итгэхгүй байна тийм үү. Тийм учраас заавал нэг иргэний үнэмлэхийг канондод натратаар батлаад аваад ир. Яг тэгвэл чи хараас солигдож магадгүй. Одоо төр нь иргэдээ ингэж хандж байна тийм учраас ингээ энэ бүх процесс одоо хүн суртал гарч ирж байна. Нөгөө талаасаа иргэн нь төрдөө итгэхгүй байна. Яг одоо миний дуу хоолойг сонсох уу? Бид нар одоо зөндөө судалгаа хийжсэн. Жишээлбэл тухайн орон нутгийнхаа иргэдийн төлөөлөлтөй хурал дээр очиод үгээ хэлж гин үү гэхээр ерөөсөө хүмүүс мэдсэн ч гэсэн очихгүй. Яагаад тэгэхээр би хилээд ч нэмэргүй гэдэг одоо ийм итгэлцэл байхгүй ингээ төр иргэн хоёрын хооронд сул те. Дээрээс нь иргэд хоорондоо итгэлцэхгүй шүү дээ. Одоо хамт бүгдээрээ гараад одоо дуу хоолойгоо хөргийя гэхэд яг тэр хүмүүс очих уугүй юу гэдэг нь бас юугүй те. Тэглээч энэ ямар сонирхолтой болоод ийм хийгээд байгаа. Би те дааж байгаа зөв буруу юу гэдэг. Тэр одоо энэ бүхэн ч яг нөгөө нийгмийг ингээд хамтд нь байлгаж хийдэг, нийгмийн харилцааг зохицуулж хийдэг үр ашигтай энэ бүх одоо хууль эрх зүйн өмнөний суурь болж идэг тэтгэлцэл хамтын ажиллагааны хэсэг нь ингээд одоо ажиллахгүй байгаас болж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн Монгол ийм үү гэд харахаар тийм биш. Айгүй олон одоо ялангуяа тэр нөгөө пост коммунист орнууд, социалист орнууд гэдэг тэр зүүн Европ бид нар яг ижил төстэй ингээд манайхтай байж байгаа байхгүй. Тийм тэр чинь бас яг нөгөө бас нэг хэвшсэн зүйл нь болохоор төрөөс өгж байгаа бүх зүйлсийг одоо тий хамгийн зөв шийдвэр гээл төрөөс бүх юм хийхийг хүлээгээд л суугаад идэг нэг нийтлэг одоо хэвшмэл зүйлээс бас айгүйх болоод байгаа гэж би зүгээр хараад байгаа. Сая Говьсүмбэр дээр гэхэд бид нар одоо 10 аймаг дээр ажиллаж байгаа тий санаачлуудыг. Тэгэхэд Говьсүмбэрт 3 жилийн өмнө бид нар санаачлагыг эхэлдүүлж байхад
Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөд нь бүр хэлжсэн бид нар иргэдээ дуудаад одоо ингээд эрүүл мэндийн үйлчлэгийн тусламж үйлчлэгийн талаар саналаа өгөөч. За яг тийм ээ хэн өгж байгаа мэдгэдэггүй бид нар шал өөр газар ингээд саналыг чи авъя гэхэд ирэхгүй байна гэд одоо нэг талаас айгуу гомдцсон тий бид нар ингээд энэ хүмүүсийн төлөө авъя гэд. Тэгтэл одоо тэр хүмүүс маань тэрийг аль хэдийнэ давтсан. Одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ гэдэг чинь ганцхан аймгийн нэгдсэн эмнэлэг тоног төхөөрөмжтэй байх уу, кабинеттэй байх уу гэдэг асуудал биш юм байна. Бид нар эрүүл байхын тулд хөдөлгөөн нийтийн биеийн тамирын спорт зүйн хөгжсөн байх хэрэгтэй. Манай аймаг тэр үйлчлэгээ чинь хаана байгаа юм? Тэ? Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэгээ чинь хаана байгаа юм? Тэн дээр төсөв яагаад байхгүй байгаа? Өнөөдөр яагаад ийм хэмжээнд хүрч байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьдаг болсон тий. Энэ дээр соён гэгэрүүлэхийн тулд бүр аль хэдийнэ Боржгон чуулган хааныгаа хамт олонтойгоо хамтарч ажиллаад чуулгынхаа тоглолтыг хийхэд иргэдэн ирдэг, иргэдээ ирэнгуут тэр асуудлаа ярьдаг. Бид нар эрүүл байна гэдэг чинь бидрээс ч хамаарах юм байна. Ганцхан одоо эрүүл мэндийн байгууллагаас биш гэдэг ингээд бас тийм сэрх үзэгдлүүд явцсан байгаа аахгүй. Зүгээр харин бид нар одоо энэ зүйлүүд дээр болоод яг үнэхээр боломжтой бүхнээрээ дэмжиж энэ сайн жишээнүүдийг улам ингэж хөгжүүлж явах юм бол бид нарт бол айгүйх боломжууд байна л гэж хараад байгаа. Тэгэхээр харин бид нар тэр яг өнөөдөр бид нар нөхцөл байдал ийм байж болно. Гэхдээ бид нар эндээс гарах боломжууд байна. Тэгээд ялангуяа нийгмийн их хариуцлага санаачлагын дүрээс зүгээр яг би хувийнхээ хувьд нэг юм хараад байгаа нь бол үнэхээр мөнгө төсөв бол үнэхээр бүхнийг шийддэггүй. Тэнд бол үнэхээр яг хүнээс бүх юм хамааралтай байна гэдэг бол үнэхээр бүр 100% харагдж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг үнэхээр хөгжил гэдэг бол хүмүүсээс нь үнэхээр хамаардаг гэдэг. Тэр бол яг хүмүүс гэдэг чи иргэд байж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр иргэдийг бид нар нөгөө итгэхгүй, мэдлэггүй, дараа нь чадахгүй гэдэг ийм аюу түгээмэл эсвэл тэд нар аюу оролцдог, өөрснөө оролт. Би оролцуулах гэдэг байгаа байхгүй гэж дараад хэлдэг. Тэгээ эдгээр чи өөрснөө оролцохгүй штэ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр би бол тэнд амар том эрх мэдлийн одоо асуудал байна гэж хараад байгаа. Зүгээр ингээд сургууль дээр ингээд харахаар сумын зүгээр нэг сургууль дээр очиод харахаар захирал гэдэг бол ерөөсө тэр сумын хамгийн том ажлаар олгогч байгаа байхгүй. Тий. Тэгээ сургуульч хамгийн том төсвийн байгууллага хамгийн том төсвийг одоо зарцуулж байгаа хүн байхгүй. Дотор байрны хүүхдийн хоол моол гэвэн ш тендер мендер зарлан тий. Тэгээд сургууль дотор ч багш нар гээд дан дээд боловсралтай олсууд. Тэнгүүд нөгөө сумын эцэгчүүд нь хэмбэ гээл тэнгүүд ажилгүй бүр бичиг хүсэггүй тий өдөөгийн малчаад тий сумын төргөөч бараг ирдгүү ийм хүмүүс байгаа учраас тэнд аюу тийм эрх мэдлийн аюу том юм ангал үсчээд тэгээд иргэд оролцож чадахгүй айгаад сүрдээд оролцож чадахгүй байхгүй сургууль дотор ороод орж чадахгүй. За орлоо ихэд багшаас нэг хариуцлага нэхэл те. Чи яагаад тийм байхгүй. Тэгээ бүр сургуулийн захиралтай муудалцуул ер нь тэгээд хамаатан мамаатнаас нь ажилгүй болох шинж юм болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр бодиттой power abuse болд юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд тэр иргэдийг оролцуулах гэдэг чинь зүгээр айгүй амархан асуудал биш байгаа байхгүй. Тэр эрх мэдлийг нь тэнцвүүлж тэгээ иргэдэд илүү их тэр нөө эрх мэдлийн даацыг нь одоо хүчийг нь ингээд жингийн нэмж өгөх талаар ажиллахгүйгээр бас энэ нөгөө их хариуцлагын юм чинь ажилтгүй байна гэдэг бид нар газар дээр ажилласан хамт ойлгоод тэрэн дээр нь мэдээж хүчтэй үндэсний иргэний нийгмийн байгууллагууд очоод тэднийг зохион байгуулалтанд оруулаад тий сургуулийг ямар байгаагийн үнэлэх аргачлал бүр боловсруулж өгөө, зааж өгөөд өөрсдөө сургуулаа үнэлээд асуудлыг гаргаж ирээд тэрний дараа захиралтай. Тэгээ бид нар ч бас аймгийн сумынхын засаг дараа маргыг дуудаж авчираад нөгөө иргэдтэй ширээний ард суулгах, муулгах гэл ингээл айгүй олон тийм нарийн тийм одоо чимэглэлээр үйл явц өрнжээж бас энэ нийгмийн хариуцлага гэдэг чинь ажиллаж байгаа. Харин наач их зовлонтой маа. Над дээр бас нэг бус удаа тийм юу яг адилхан кейс гарч ирсэн. 2 3 таньдаг ах нар яриад аханд энэ нэвтрүүлгээр ийм сэдв хөндөж юм дэчгүй. Тэгээл та тэгвэл ороо яригч ах нь өөрөө ярьчлах. Тэгвэл та хоолноосоо сална гэл. Тэгээ юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр харин нэг ийм яг хэний оншин бол яг энэ манай долгионы сая итгэлцэл гэдэг юм байгаад тах шиг байна л да. Тэгэхээр яаж хэдвэл одоо биеиндээ итгэх үү тэгээ одоо хин нэг л одоо төрүүлж одоо алхах, гараа сунгах жил таарнаа та тий. Манай байгууллагын хувьд 9 жил болсон шүү. Төр засгийн одоо хамтарч ажиллах боловсролын яамны итгэлийг олохын тулд би манай байгууллага 9 жил шургуу төвчээртэй доктортой ажиллах шаардлага. Хэдэн сайдын нүүр утсан. Өстэй энэ жилийн 4 тэрний өмнөх ингээд 6 сайтын нүүр үзчихээж манай жишээ нь итгэлийг хүлээж. Тэр итгэл нь юу гэхээр аан цаадна танах улс төрийн аль нэг намаас хараад биш юм бэ? Яг иргэдийн үзэл бодлыг бол одоо хараад бусаар илэрхийлж байгаа юм байна гэд одоо энэ жилээс итгэл үзүүлж шүү дээ тий. Жишээ. Тэгээ одоо тэгэл бид нар бас 9 жил хүлээмээр байлаа шүү дээ. Яаж хурдан хугацаанд одоо нэг энэ AAV одоо тий нэг common value гэж ярьдаг тий нэгдсэн юм үнсүүлэлтэй зоригтой, зорилготой болох уу ялангуяа одоо
залуучууд бид нар тий. Одоо ялангуяа яг нөгөө нийгмийн суурь жоохон юм яриа л байна л да. Иргэд нь өөрсдөө нийгмийн гишүүн гэдгийг мэдэрдэг. Би биендээ болон төрцсөг одоо бусад байгууллагуудаа итгэдэг те. Тэгээд оролцдог, хамтардаг. Энийг ч нөгөө нийгмийн нийцэл гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд олон улсын харьцуулсан судалгаанууд байна л да. Энд юу нөлөөлөд байна? Ямар тохиолдолд энийгээ сайжраад, ямар тохиолдолд муу байна? Азийн юу онцлог байна уу эдэргээд. Тэг ингээ харахаар ерөөсөө л 3 л үндсэн юм нөлөөлөд байгаа байхгүй. Айгуу нөгөө өргөнөөр ярил. Нэгдүгüүрт нь твшус байдал бага бах. Твшус байдал ихсэх тусам ялангуяа орлогын твшус байдал их тусам энэ одоо бие биендээ итгэх битгий хийлтэй. Тэрнээс цаашаа нийгмийн их хариуцлага бүх зүйл ингээд суурь нь ганхаж эхэлдэг. Хоёрдугаарт нь мэдээж нөгөө эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд боломжтой байх. Одоо тэр хүмүүс оролцоод ингээд төсөө хүмүүсээ уншаад юу болж ийн гэхийн тулд тодорхой хэмжээний бас доорож бичиг үсэг тайлагцнаас ихсүүлээд ингээд суурь нөгөө нөхцлүүд байх хэвээр. Тэгэхээр тодорхой хэмжээнд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрэгтэй болчихж байгаа. Гуравт нь мэдээж нөгөө тогтолцоо нь арчилсан одоо аль болох нээлттэй арчилсан байх тусам мэдээж яж ч утсан иргэд нь илүү оролцохтой ихтгэл зөвхөн юм бий болж байна. Тэгэхээр яг одоо манад энэ тохиолдож байгаа нөхцөл байдлыг харахаар твшус байдал ямар байна? Арчилсан одоо тогтолцоонд маань эрсдлүүд тулгарч гин үү? Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байна уу гэд харахаар бас л ингээд айгүй яг одоо шууд нийгмийн хариуцлагыг жижиг мэднэр ингээд санаачлаад байгууллагынхаа үрээнд, ажлынхаа үрээнд хичээж гин. Тэгвэл бас яг тэр том утгаар нь ингээд харахаар бас яхаж суурь нь бас бүрдээгүй тий. Тий, одоо бүр ингээд сайжрахаасаа илүү эрсдэлтэй байхгүй. Гэхдээ энэ бол үүрд юм байхгүй л хальтаа ингээд мэдээж мөчлөгтэй дэшээ доошоо байгаалах. Тэгэхээр бид нар энэ ялангуяа төвшин сайдлын асуудлаа мартчихвахгүй болж байгаа юм л да. Сая яриан донд бас танин мэдхүйн хэлбэрээр үзэгчдтэй бас тайлбарлах хэрэгтэй байх. Өмнө нь төрийн бус байгууллага би бас нэлээд ихэвчлэн ингэ явдаг. Бидний салбарт бол волонтеризм гэж аяух ярьдаг. Сайн дурынх ингээд сая ингээд активист гэж ярьж штэ. Тэгэхээр монголоор энэ тэмцэгч гэж орчуулж байна уу? Хамгаалагч гэж орчуулж байна уу? Тэгээд юу идэвхтэй юм. Тэгэхээр яг энэ сайн дур одоо монголоор би бас утга төгөлдөр орчуулж чадахгүй ч сайн волонтерист, активист хоёрын гол ялгаа юу вэ? Төрөний нэг responsibility, accountability гэдэг шиг. Одоо энэ монголоороо бас аягүй сайн ойлголтоо нэгтгэж авахгүй бол харин нөгөө манай нийгмийн салбарын шинжилгээ ухаан Франц, Германы их авсан сургаалыг Оросоор дамжуулаад өөрийн болгоцсон. Тэгээд тэр нь яг орчуулгын нэр томьёо нь бас харилцан адилгүй буугаад байдаг. Гэхдээ яг хуу зүгээр ялгааг нь асуусан учраас би хариулахаас өөр аргагүй учраас энийг хэлж байгаа шүү ойлгоорой. Нэгдсэн нэр томьёо бол одоогор байхгүй. Волонтеризмыг бол сайн дурын үйл хэрэг гээд буулгалаа гэвэл волонтерист бол сайн дурын байдлаар өөрийн цаг хугацаа эрч хүчийг бусдын төлөө зориулж байгаа этгээд. Активист гэхэлэр хин юм бэ гэхэлэр тогтолцооны шинжтэй зүйлийг өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар өөрчлөхийн төлөө замнаж байгаа хүн. Нэг ялгаа гарч ийн үү? Волонтеризм бас цаг хугацаа мөнгө волонтеризм заавал тогтцооны шинжтэй зүйлтэй нүүх байхгүй. Асуудал нь өөргөн саяны долгионы хэлээд байгаа суурь юмудаа үздэг нөхдүүд гэсэн байхгүй нөө ихтгэлцлийг ч удаан хугацаанд бий болгодог суурийн бүрдүүлэх байдлыг арилгах энэ төргээд өө. Эдийн засгийн илүү өөрөө үйлчлэгээ үзүүлж штэ волонтер хүмүүс. Волонтеризм ч илүү өдөр тутмын одоо өөрөө үйлчлэгээ үзүүлж байгаа. өдөр тутмын асуудлуудаа нөлөөлж байгаа гэсэн үг. Юу игэх хариуцлага ярихаар би бас юу асуудлыг хөндмөр байна л да. Сая нөгөө буцаад гэрээ тааруугаа ороход охинлоо нөгөө одоо ингээ игэх хариуцлага ерөөхдөө нь ойлголоо. Айгуу тийм цогц бас яриухтай complicated мөртлөө айгуу чухал зүйл байна. Global citizenship гэдэг шиг дэлхийн том хэмжээнд нь ярих юм бол одоо нүүп чин 17 зорилго болоо те. Доктортой үйлчлэлийн 17 зорилго гээд миний мэдхийн 100 гаруй засгийн газрууд нэгдээд орсон ингээ явж байгаа. Тэр нь одоо манай том мега хэлбэрээрээ юу нөх те. Манай игэх хариуцлагын том одоо тогтолцоо байх. Тэгээд цаашлах юм бол Монгол улсын хувьд одоо юу гэдэг ядвар юугээ явах байх. Тэгэхээр энэ сая дахиад бас энэ нүүбийн ерөнхий ассамблеаг тэр Гретагийн спичийг тойроод энэ SDG буюу энэ доктортой үйлчлэлийн зорилтуудыг бас нэг шүүмжилсэн материалуудыг би хэвлэл мэдээллийн сугаар харсан. Бас нэг тийм зүүнтнүүдийн нэг худлаа те мөнгө угааж байгаа машин ч гэдэг юм уу, зарим нэг бизнесийг дэмжиж байгаа улс төрч гэдэг юм уу. Тэгэхээр энэ
доктортой хөгжлийн зорилго гэдэг нь яг юу юм? Яагаад ингэ бий болцсон? Одоо сүүлийн үед бүр компаниуд хүртэл нэг бас гоё юм аа. Том одоо банкуд, Монголын те аж ахуйн нэгжүүд ингээд өөрийнхөө компани бодлогодоо суулгаа явж гин л да. Энд дээр яг боддоо үнэхээр тийм гоё зүйлүү эсвэл зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг тийм жоохон пропаганда маяг юм яваад байна уу? Тэгэхээр хөгжлийг яаж харах вэ гэдгээс эхлэхээс өөр аргагүй. 1945-аас 65 онд дэлхийн 2 дугаар дайны дараа улс орнууд нурсан хот балгасын хөл дээр нь босхын тулд яах юм бэ гэдэг. За ер нь улс орны хөгжлийг ядаж эдийн засгийн өсөлтөөр нь баримжаалъя гэж явж ирсэн. 65 он болоод хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлт хоёр чинь нэгээ хамаарахгүй байна да. Энэ чинь арай өөр юм шүү гэж эргэлзэж эхэлсэн. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний бүтээгдэхүүнээр улс орны хөгжлийг хангах чинь, харах чинь жоохон өрөөсгөл юм байна гэдэг. 65 оноос хойш судлаач нар эргэл хайгуул хийж байгаа 80-ад онд нийгэм тохирсон. За нийгмийн төвд хүн л байх юм байна. Нийгмийн төвд мөнгө биш, эдийн засаг биш, цөмийн сэнэгтэй буужингийн тоо биш, газар нутгийн хэмжээ биш хүн байх юм байна. За тэгээ хүнийг яаж харах юм. Тэгээ 1986 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас хөгжих эрхийн тунхаглал гэж баримтчиг гаргаад юг хөгжил вэ гэдгийг тодорхойлсон. 1986 дөнгөж 86 онд уу? 1986. За 1986 тодорхойлохдоо юу гэсэн гэхээр хөгжих гэдэг бол хүний эдлүүл зохих эрх юм байна. Тэгэхдээ хүн өөрт байгаа өөрийн эдлүүл зохих бүх эрх хэрэгчлөөг эдлэхийн тулд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, гар бие оролцож, үр дүнд хүртэж байгаа эдийн засаг улс төр соёлын үйл явц буюу процесс юм байна. Нэг цэгээс нөгөө цэгт хүрдэг бол хөгжил биш юм байна гэж тодорхойлсон байна. Тэгэнгүүт нь 1987 онд бидний нийтлэг ирээд үгээд тухайн үеийн хүрээлэн буй орчны асуудал хариуцсан комиссоос тайлан гарсан. Тэрэн дээр доктортой хөгжил гэж юг харах юм бэ гэдгийг тодорхойлсон байна. За хар үгээр нэг үгээр хэлэх юм бол өнөөдөр амьдарч байгаа хүмүүс дараа үедээ гай болохгүйгээр нөөцийг ашиглаад ариг гамтаа дараа үедээ хөгжих юм бол доктортой хөгжил гинэ л гэж тодорхойлсон. Энэ 87 оны тайлан болон 86 оны тунхаглалын хүрээнд бид нар чи юу хүнээ тавих хэрэгтэй юм байна. Хүнээс гадна нийгэм эдийн засаг хүрээлэн буй орчныг харахгүй болохгүй юм байна гэдэг үзэл санаа гарч ирээд энэ нь улс орнуудын хууль тогтоомжид буугаад манай 92 оны үндсүүлэлтэрч байгаа юм. Энэ үзэл санаа өгнө. Тэгээд бүр цогцоороо улс төрийн амлалт болоод дэлхийн хэмжээнд өргөжсөн нь бол 2000-аас 2015 онд мянганы хөгжлийн зорилт байсан. Рио де Жанейрод. Мянганы хөгжлийн зорилтын гол алдаа нь юу байсан бэ гэхээр хөгжиж байгаа хөгжил буруу улсууд хөгжилтэй улсуудаас дэмжлэг аваад тэдний зам мөрөөр явахын тулд ингээд дээрээс доош хандлагатай байсан. Тэр нь жоохон учир дутагдaltaй. Тэгээд гендрийн асуудал дээр бусад улс орнуудтайгаа диалог харилцаж чадаагүйсэн. Тэгээ 2000-аас 2015 онд дэлхийн 193 нүүб гишүүн болсон улсууд нэг юм руу фокуслаад 8 зорилгыг барьж аваад ажиллахад маш их үр дүн гарсан. Өсөлт дэвшил зөндөө байсан. Тэнгүүт ингэж болох юм биш үү? Тэгвэл бүгдээр мянганы хөгжлийн зорилтоо өргөжлүүлээд эннээсээ сурснараа хүн бүр хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Улс орон болгон ялгаагүй төр оройлохын зэрэгцээгээр иргэний нийгэм хувийн хвшил дэмжиж орох хэрэгтэй байна. Харин мянганы хөгжлийн зорилт дээр зарим бүлгүүдэд бид нар орхицсан байсан бол хэнийг ч ардаа үлдээхгүй буюу нийгмийн хамгийн гадуурхсан дуурч чадахгүй байгаа эрх мэдлгүй этгээдийгээ мөр зэрэгцэж түшиж хамтдаа алах яа гэдэг санаа гарч ирж байна. Тэгэхээр доктортой хөгжлийн зорилго бол хүн төрөлхтний өв. Энэ хүн төрөлхтний өөрсдийнх нь бүтээл, өөрсдийнх нь цусаар, нулимсаар, үхлээр олон хүний аймаг амьдралаар олж авсан сургамж. 45 оноос хойш яаж хөгжих вэ гэж явж байгаа зүйл болохоос биш. Энэ ямар нэгэн зүүнтний юм уу, баруунтны юм уу эсвэл төвийн үзлийнхний дуу хоолойны илрэл бол биш. Тэгж ярьж, тэгж дуу хоолой илэрхийлж байгаа гол санаа нь юу юм гэхээр эргээд доктортой хөгжлийн суурь руу харах юм бол хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгэм гурвын уялдаа холбоон дээр хүний амьдралыг харна гэж байна. Гэтэл хүрээлэн буй орчныг талхилж, хүрээлэн буй орчны нөөцийг хэмжээ хязгааргүйгээр ашигын төлөө сувдаглах нь нэг механизмд байнга байж идэг ойлголт. Тэгэхээр тэр зүйлийг нь болоо. Нөөцийг дараа үедээ ариг гамтаа хүлээлгэж өгөө гингүүт нь яагаад байгаа юм бэ? Чи яах гэдэг юм бэ гэдэг мөргөлдөөн үүсэж чинь гэсэн. Тэр мөргөлдөөн зөрчилдөөн болонгууд өөр өөрсдийнхоороо нэг нэгэ няцааж байгаагийнх нь илрэл. Гэхдээ зүүн хүрээлэн буй орчны суурин дээр нийгмийнхаа олд амжилтыг бэхжүүлээд эдийн засгийн харилцаан дээр тулгуурлаад хүмүүс сайн сайхан амар амгалан айх айцгүй гачдах зөвлөнгүүд чөлөөтэй үгээ ээжтгэж үнэмшдэг тэр орон зайг л доктортой хөгжлийн зорилгын үр дүнд бий болгоно гэж харж байгаа. Энэ зөвхөн миний үг биш. 1948 онд дэлхийн 2 дугаар дайны дараа хүн төрөлхтөн юу хүсэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон үг л өнөөдөр 2019 онд ийм болчихжээ л гэсэн үг. Хүмүүсийн бас нэг айгүй буруу ташаа ойлгодог юм байдаг байхгүй доктортой хөгжлийн зорилго гэхээр 17 зорилго 17-уулаа яг ижил дооцтой тий одоо юу гэдэг ингээд бүх оронд яг адилхан ингээд загвараар хэрэгжих ёстой юм гэж бодоод хүмүүс бодоод байдаг. Гэтэл энэ улс орнууд өөрсдийнхээ одоо хөгжлийн моделийг энэ
бидний хүн төрөлхтний алсын хараан дээрээ суурлаад өөрсдөө бас тодорхойлох боломж байгаа. Нэгдүгээр ингэж тодорхойлохдоо түрүү жилдэг нөгөө иргэдээ оролцуулаад юу гэдэг бүх тэр арга замаар тодорхойлох боломж байгаа. Нэгдүгээр энэ бол ташаа ойлголт. Тэгэхээр ингээл нэг хідэн орон, хідэн мундаг бас төрчид сууж байгаа л гаргаал дэлхийд дахныг энийг хийгээд дээрээс нь доошоо ингээд өгөөд байгаа юм биш. Тэгэхээр энэ хүрээнд л тухайн одоо улс орнууд юу аль зорилгоо арай илүү түргэн тавих юм те. Энийг манай бас буулгацсан байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд доктортой хөгжлийн үзэл баримтал 2030 гээд баримт бичиг байж байгаа. Энэ дээр бид өөрсдөө юу хүсэж байна вэ гэдгээ яг тодорхой хэмжээнд буулгацсан. Тодорхой хэмжээнд гэдэг нь гэж хэлээ яг маш их байгаа. За мэдээж зөндөө шүүмжил байгаа. Гэхдээ бас ямар ч байсан ийм баримт бичиг бол манад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт ягаад тэр хүмүүс энийг зүүнтний гэж шүүмжлээд байгааг сая болроо илчлээ. Өмнө нь дандаа ингээд нөгөө хөгжлийн бодлого гэж явахаар манайд одоо 2000 хэдэн онд ч гэсэн те эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах гэдэг гол фокус дандаа эдийн засгийн өсөлтөөсөн. Одоо энэ нь 17 зорилгын нэг болоод зөвхөн нэг нь болчингууд нөгөө эдийн засгийн өсөлт нь хамгийн дөрвөнд явах нь харагдахгүй ингээд жоохон бүдгэрчээр энэ зүүнтнийхний хийж байгаа ажил гэдэг ингээд цоллоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй тийм ойлголтын сул ойлголттой хүний хэлж байгаа үг байна л да. Тэгэд энэ зорилгодоо бол буруу нь байхгүй. 17 зорилгот ерөөсөө буруу байхгүй. Энд одоо бид нар өөрснөө оролцсон байхгүй. Нүү бичин бүр ингээд онлайн survey тийс судалгаа явуулсан шүү дээ. За одоо юу байвал чи сайхан амьдрах гэдэг нэхэр л сайн боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байр гэж жагсаалтыг л одоо бид нар өөрснөө эрен бэлгэхэд оролцсон улсууд байна шүү дээ. Тэгж байгаа л энэ 17 зорилго гараад ирсэн. Тэрийг яг улс орны дэлгөөний хэлж байгаа тэр мушилзаад байгаа минь би гүцээч хэлтэй. Монголд гэсэн чинь нөгөө сая тэр 17 зорилгын дараа тэр доктортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа яг хүчнэр хийцсэн байхгүй. Яг л одоо болрыг өссөн, авсан сургамж байхгүй. Яг л нөгөө эдийн засгийн өсөлт буюу 8 дугаар зорилго дээр бүх анхаарлаа тавиал урт хугацааны 2030 он хүртэлх одоо хөгжлийн зорилгоо тавьчихж байгаа Монгол улс. Тэ тэр нь бидний оролцоотой хийдэггүй. Хамгийн харамсалтай. Амар засгийн газрын дэргэд амар мундаг эдийн засгчид, амар экспертүүд, амар хүмүүс эрдэнэ докторуудыг зөвлөж байгаа хийцэн чинь дахиад нөгөө баримт чинь амар одоо энийг би хэлээгүй. Одоо нэгдсэн үндэсний байгууллага Азийн хөгжлийн банк гэдэг юм хамтарсан баг ирээд үнэлээд үзсэн чинь ерөөсөө манай доктортой хөгжлийн үзэл баримтлалын дийлэнх чинь юу зорилго 8-ыг одоо хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Тэгээд гол зорилтууд одоо нөгөө хүнтэй холбоотой авсан сургамж байхгүй хүнтэй холбоотой нөгөө эрүүл мэнд, гендер, эрх тэгш байдал энэ чинь зарчим дотор л явж байна гинэ. Ерөөсөө зарчим дотор. Ерөөсөө тэр хэрэгжүүлэх үйл ажиллагаан дотор байхгүй байна гэдэг юм гараад ирчихэж байгаа хгүй. Ийм өөрснөө хийчээд өөрсдөө хийчээд тэгээд амар дэлхийн юм гочлох бол тий. Тэгэхээр энэ дээр би жоохон яаж албаар ингэж асууж байгаа шүү та нараас сөргүүлээ асуухад хэрвээ тийм бол та нар ажиллаа дутуу хийсэн гэсэн үг юм шүү. Та нар иргэний байгууллагууд, энэ судлаачид одоо олон улсын байгууллага яг тэр үед нь ингээл оролцоод шахаал хэвлэл мэдээлэлээр ингэж хийгээл ингэж явахсан шүү. Үгүй юу? За үнэн. Гэхдээ дахиад нөгөө нийгмийн их хариуцлага нэг том элемент энэ дээр яригдана. Өөрөөр мэдээллийн ил тод байдал, засгийн газрын ил тод байдал, тэгээ юу хийх гэж байгаагаа мэдээлдэг байдал бол хамгийн чухал эхлэлийн одоо цэг байдаг нийгмийн их хариуцлагыг хэрэгжүүлэхэд өөрөөр хэлбэл тэр одоо ямар шийдвэр гарах гэж байгаа гэдэг юм ямар бодлого боловсруулж байгаа гэдг нь одоо иргэдэд ил тод байвал бид нар гүйж очиж бас оролцох боломжтой. Тэгтэл чимээгүй тэрнгээрээ ерөнхий сайд захирамж гаргаад ажлын хэсэг байгуулад хийцэн бол одоо бид нар мэдээгүй явж хагаад батлагдаад гарангуут мэдж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг уу энэ бол иргэд иргэний нийгмийн байгууллагуудын одоо алдаа. Гэхдээ дахиад нийгмийн их хариуцлага нэг том одоо элемент ажиллаагүйтэй холбоотойгоор энэ бидний хөгжлийн бодлого ингэж өрөөсгөл гарч байгаа юм буруу бас хүлээн л дээ. За манай нэвтрүүлгийн цаг манд дуусч байгаа. Сүүлийн асуултаа би та бүхэн тавья. Яг энийг үргэлжлүүлээд саяны яг алдааг давтахгүй тулд мэдээж биднээс 100% бүх юм хамаарахгүй тий тэр төр засгийн нээлттэй байх гэл ингээд бүх юм мэдээж ингээл экстернал болон гадаад болон дотоод фактор зөндөө байгаа хүчин зүйл. Тэгэхээр тий саяны энэ том одоо мянганы хөгжлийн зорилтыг зөв буулгахын тулд магадгүй дахиж adjust хийхин тулд саяны гаргасан алдааг давтахгүй тулд хэдүүлээд өгвөл ирэх жилүүдэд яг юу хийх ёстой юм ямар үүрэг нь хүнд одоо наалдах ёстой юм болов. Яг миний зөвхөн хувийн үзэл бодол гэхээр
яг нөгөө нэг улс орны хөгжил ч юм уу ингээд том зүйлээ ярихаар иргэнийг төртэй холбож байгаа эсвэл тухайн иргэний эдийн засаг бүхэнтэй холбож байгаа юм чинь байгууллагууд байгаа байхгүй институцүүд. Янз бүрийн одоо холбоо юу гэдэг те. Тэгэхээр бид нар энэ байгууллагуудаа бас жоохон бэхжүүлэх. Яг байгууллага нь байгууллагч одоо судалгааны байгууллага нь яг судалгааны байгууллага шиг одоо тэр иргэний хүсэл зоригийг хамгаалж байгаа тэр иргэний нийгэм байгууллага нь яг тэр шиг ингэж салбарлаж тэрүүгээрээ мэрэгшиж тэрүүгээрээ ёс зүйн асуудлуудаа тавьж ингэж яг энэ дээр л бас төр засгаас ч юм уу тэр тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь аль аль нь хичээж л явах хэрэгтэй юм л да. Мэдээж иргэд хичээдгээрээ хичээнэ. Гэхдээ одоо дараачийн 15 жилд миний бодлоор л Монгол байгаа энэ байгууллагууд хүчтэй болсон ийм одоо юуг л хармаар байна. Замыг гэх юм уу. Хідэн мундаг хүмүүстэй биш. Айгүй мундаг олон байгууллагатай. Ийм л одоо бүтцийг хармаар юм л да. Миний зүгээр ажилтаар болохоор манад аль аль талдаа бас хүлээлтэг айгүй зүү удирдах сурах хэрэгтэй юм шиг байна. Хүлээлтэг. Одоо төрөөс жишээлбэл иргэдтэй одоо хурамчаар ч юм уу эсвэл биелэгдэшгүй зүйлүүдийг амлаад ч юм уу те явдаг. Нөгөө талаасаа иргэдэн ч гэсэн өөртөө маш сайн мэдээлэлтэй байж агаад за юу бид нар хүсэж болох юм, юу өөрчилж чадах юм гэдэг дээр энэ бүгд дээр явж ээж бид нар бас явна. Юу өөрчлөлтийг авчирч чадна. Тэгээд тэгхгүйгээр хөлөө шилжсэн байдлаар тийм ээ тодорхой асуудлууд байна гэд бөмбөг хоорондоо шилжсэж байгаа байдлаар ч юм уу өшгөлж байгаа байдлаар явах юм бол бид нар 20 жилийн дараа магадгүй энэ сэдвэрээ дахиад яриад сууж ич мэднэ дараагийн үеийн те. Тэгэхээр нэгдсэн зорилгын төлөө бид нар эцэстээ яг хувийн хвшинч бай, төрч бай, хэвлэл мэдээлэл иргэд яг юу хүсэж байгаа гэдэг дээрээ нэгдээд тэр нь одоо бүс нутагч гэдэг юм уу орон нутгийнхаа түвшинд бай адилхан айл түвшиндөө тэр нэгдсэн зорилго дээр нэгдээд бид нар юу хийж чадах вэ гэдэг дээр одоо бие бинийгээ түрүүний хэлсэн шиг хүндэлтэй, итгэлцэлтэй ойлгож ингэж л явж ээж бид нар бол өөрчлөлтийг авчирна. Тэгхгүйгээр хин нэгэн гарч ирээд хин нэгэн хүчтэй хүн гарч ирээд энийг бол өөрчлөнө гэдэгт бол би бол итгэхгүй байна. Тэгжээж бид нар яг үндэ хөгжил бол дотроосоо л явна шүү дээ. Тэгэхээр эн чинь улс орон гэдэг чинь өөрөө яг нэг л цүм байгаа. Тэгэхээр хоорондоо одоо чинь үрх гэрийн хувьд ч гэсэндээ санал зөрүүтэй бол угаасаа тэр хайл явахгүйтэй адилхан байхгүй. Тэгэхээр тэр тал руугаа бид нар үнэхээр явах хэрэгтэй. Тэн дээр харин хүлээлтэг маш зөв удирдах явахыг бол би үнэхээр нэг зүйл байна гэж хараад байгаа юм. За баярлалаа. Хувийн хвшил бол чухал. Мөнгө хийж байгаа. Угаасаа эрх мэдэлтэй. Хувийн хвшил бол одоо улс нийгмийн ингээ 3 хэсэгт багцаагаар хувааад үзэх юм бол төр те төр хувийн хвшил тэгээд бус нөхөд байгаа шүү дээ иргэний нийгэм. Тэгэхээр төр бол угаасаа одоо социализмын үеэс эхлээл төрөө харддаг, дээдэлдэг, одоо юу гэдэг шүтдэг, биширдэг, тэнд эрх мэдэл байгаа төсөө мөнгө байгаа. Хувийн хвшил ч гэсэн мөнгөтэй байгаа, хувийн хвшил нөлөөтэй байгаа. Тэгээд бидний одоо алдаа бол энэ иргэний нийгмийг аюу доогуур үнэлж ирсэнийхаа горыг одоо амсаад тэгээ одоо нэхэд бүр шаардаад байгаа байхгүй. Иргэний нийгэм жоохон бэхжээд өгдөг юм бах та. Иргэний нийгэм гараад ирдэг юм бах та тий. Иргэний нийгэм л чухал юм байна. Иргэд зохион байгуулалтаа чухал юм байна гэх. Тэгэхээр энэ чиглэлд бас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Иргэний нийгмийг одоо зөх баримт нь тавих хэрэгтэй юм уу гэж бодоод байгаа. Тэгсэн цагт би бол иргэний нийгэм бол мөнгөтэй мөнгө өсөн хүсээгүй тий. Жижиг том хамаагүй. Түрүүний дэлгөөний хэлсэн суур гурван асуудал руу чинь хувийн хвшлэгч чиглүүлээ, төрөгч чиглүүлээд өгөх байхгүй одоо өөр бусад юм руу попорч явахыг энэ болиулаад энэ тэгш бус байдлаа арилгаач. Эдийн засгийн боломж өсөлтийг хүртээмжтэй болгооч бүхэн хүртээмжтэй болгооч арчилсан тогтолцоо өгчүүлээч гэд энэ чиглэлд бол иргэний нийгмүүд өнгөрсөн жилүүдэд ч тэмцэж ирсэн одоо илүү магадгүй бэвчсэн, илүү мэдлэгтэй, илүү суурьтай, илүү одоо тууштайгаар явах хэрэгтэй байхаа. Жишээ нь одоо манай байгууллага гэхэд одоо энэ тэгш бус байдалд маш их одоо суурь нөлөөтэй боловсралд байгаа тэгш бус байдлын эсрэг одоо нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эн чинь төрийнхний хувьд цоошин асуудалж байдаг юм уу те? Огт ойлгохгүй ч байдаг юм уу те? Бид нар тэр А Б-гээс нь цагаан толгоохоос нь хэлж штэ. Тэгэхээр энэ суурийг өөрчлөлттэй хэдэн жил болох уу гэд бодож байна. Тэгтэл ингээ институцууд бэхжээд судалгааны институцтэй би шууд хамтран ажилладаг болчихвол би өөрөө дата цуглуулаад тэгш бус байдлыг батлах гал явах ямар шаардлага болж байгаа. Тэгээд тэр бэхжсэн институцууд хоорондоо холбогдож ажиллаж байгаад дахиад нөгөө хоёртойгоо холбогдоод хувийн хвшил төртөөгөө холбогдоод тэгээ жинхэнэ тий энэ нийгэм гэдэг чинь эвитэй, ихтгэлцэлтэй тий тэгээ юуны төлөө явахаа тодорхойлцсон тэрнийхээ төлөө одоо нийгмийн хариуцлагаараа ингээд ажиллаад
сураад явцдаг болвол одоо Монгол хөгжлөн бид нар яг би амрын хасгалантаа санал бид нар л хийн өөр хин чихгүй алдаж оноо босож одоо сөхөр цугаа босоод бид нар өөрсдөө оролдож үзмээр байгаа. Айгүй олон жил гадагшаа хараал, амын хараал те заалгаал, буруу зүр юм туршаал айгүй олон жил явсан. Одоо би тангалтай туршлагатай одоо өөрсдөө үзээд өөрсдөө энэ туршлага сургамжаараа цааштай явах цаг болцсон юм байна л гэж би бодож байна. Монголын нэг их хариуцлагын энэ орчил байна шүү дээ. Тэрний нэг гажиг гэж арай хэлж болохгүй бах зүгээр нэг тийм онцлог нь юу ингэж хэлж болох вэ? Одоо миний дүгнэлт жоо хөө нэ бити гомдороо амжилтаа яваа иргэний нийгэм нь яванда улс төрийн нам болоод амжилтаа яваа активист нь ингээд жоохон поп магийн улс төрч болоод байгаа нэг жоохон тийм юу байна уу? Яг ийм мэрэгжлийн иргэний нийгэм, мэрэгжлийн улс төрөөр улаан шугам гэж байх хэрэгтэй бах тийм үү? Эсвэл ингээл хөгжиж байгаа улсын үед бас ингээл дамжаал ингээл явсан. Ялгаагүй бах. Мандат харин ч иргэний орж чадахгүй баха. Багахаа. Иргэний нийгмийн хөгжлийг ингээд бид нар судалж үздэг шүү дээ өөрснөө ингээд урагшлуулад. Тэгэхээр иргэний нийгмийн үүсэл хөгжил чинь аль нэг улс төрийн намтай санаачлагаар эхэлсэн ч байдаг юм уу те. Эсвэл нөгөө нэг хүүхэд залуучуудын ямар гэдгийг байгууллагт ингээ айгу том дарга марга байсан хүн чинь ингээд иргэний нийгмийг хөгжүүлээ явсан байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс чинь мэдээж тэр намын санаачлагаарч байгуулагдсан ч юм уу тийм байгууллагууд чинь тэр эмэгтэйч тэр намдаа бас нөлөөтэй байсан хүн болол ингэсэн тийм үйл процессыг яг адилхан хаа газар яг тийм одоо үйл явц өрнөдөг зориудаар очиж намтай наалддаг ч одоо бас байгууллагууд байдаг те иргэний нэм тэгэхээр энэ бол хөгжлийн процесс үйл явц тэгэхээр бид нар дотооддоо ёс зүйн ярих гэж түрүүнд байлгийн алдраа аюул чухал санаа хэлж байна те бид нар чинь бас хичээдгийн дотроо өөрснөө ёс зүйтэй авах өөрийнхөө агныг цэвэрлэх те орчхонсон гэдэг юм гэж хэлдэг байна. Нөгөө хосууд нөгөө муудчихлаар хэн залах уу гэдэг нэг гидийгээд идэг шүү дээ нуруу гараад. Тэгээд хосуудын хэн залах вэ гэж хэлвэл би бол төрийг л гэж хэлж байгаа. За төрийг гэж хэлэхлээр одоо юу гэдэг өнөөдөр 19 он 10 жилийн дараа доктортой хөгжлийн зорилго дээр бид нар ямар өсөлт дэвшил гаргаваа гэдээ эргээ харахад баг бидний ингээ ярьж ирснийг хүн эргэж хараад нөгөө ямар нэгэн шалгуур бидраас хараасаа гэж хүсвэл би нэг дөрвөн юмтай хараасаа гэж хүсэж байгаа. Хэрвээ төр эхэлж уучлаарай хоёлаа эргээд үерхийа гэж залгаж байгаа юм бол төрийн өөрийнх нь хүн эрхтэй холбоотой яг нийгмийн хариуцлагатай холбогдож байгаа дөрвөн л эрх байгаа. Нэгдүгээр үг хэлэх, мэдээлэлтэй байх, эвлэлд нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох. Энэ дөрвөн эрхийг өнөөдөр 19 онд би чамд илүүлж чадаагүй юм байна. Би чамд бүрэн дүр илүүлж чадаагүй бол 30 он гэхэд өстой нэр илүүлж чадах хэмжээгээр дүүрэн илүүлчихнэ гэж залгаач гэж хүсэж байгаа. Тэ нөгөө уучлаарай гэж нэг залгадаг шүү дээ. Хосууд модалж. Өөр буруу юм хийгээгүй байсан ч нөгөөх нь тунсан ч гэж болно шүү дээ. За нөгөө талдаа энэ дөрөв нь өөрөө ямар ач тустай юм гэхэлэр зохион байгуулалтанд орсон мөртлөө юу хийхээ мэдэхгүй, юу хийхээ мэддэг мөртлөө зохион байгуулалтанд орж чадахгүй байгаа иргэдийн аль аль нь нэмэргүй учраас зохион байгуулалтанд орсон чадхтай иргэд маш чухал. Хоёрдугаарт нь болохоор хариу үйлдэл үзүүлдэг төрийн байгууллага, төрийн ялсанчлал нь төр гэдэг чинь бодиттой зүйл биш учраас институцүүд. Тэнгүүтээ хариу үйлдэл үзүүлдэг зохион байгуулалтанд орсон чадхтай иргэд нийлээд эхлэнгүүт тэдний гол амин сүс дахиж муудалцахгүй байх гол шалтгаан бол хэрэгцээтэй чухал мэдээллүүдийг авч болох бүхий л хэлбэрээр нь хийндээ өгдөг, дамжуулдаг нээлттэй байх асуудал. Ингээд дөрөвт нь бидний хөндөөгүй боловч 30 он гэхэд хараасаа гэж хүсэж байгаа зүйл нь юу юм гэхээр манай нийгэмд, манай соёлд мэдрэмжтэй зүйлсийгээ бид нар анхаарч чадсан нь. Жишээлх юм бол би нэг 29 жишээг татсан шүү дээ. 29 ч юм бол өөрөө үнэндээ бол сонсголгүй хамт олон байдаг. Их хэл нь дохионы хэл, тэгээд дараагийнх нь хэл нь улсын хэл, тэгээд гадаад хэл сурдаг тийм бүлэг хүмүүс. Тэгвэл тэр хүмүүсийн их хэлэнд нь тулгуурлаж, түүгээр нь дамжуулж мэдээллийг түгээх, сонсголгүй хүмүүст брайлаар юм уу, радиогоор юм уу түгээх. Тэгээд хэлний цөөнх бусад нийгмийн бүлгүүдтэй бичиг үсэг тайлагдаагүй бол яах юм? Илүү хэлбэршүүлж ойлгуулж харилцах мэдээллийг өгсөн байх гэдгээр л би нийгмийн их хариуцлагыг бэхжүүлнэ гэж харж байна. За маш их баярлалаа. Би өөрөө ч гэсэн айгүй их мэдлэг мэдээлэл авлаа. Үг болгонд айгүй үнэтэй байлаа манай дөрвөн зочны. Тэгээд нэвтрүүлгээ товчхон дүгнэхийг зөвшөөрнө үү? Ерөнхийдөө гурван зүйлээр би дүгнж хэлмээрээ нэгт игэх хариуцлагыг бодиттой ажил хэрэг болгоод нийгмийн өөрчлөхийн тулд иргэд маань өөр айгүй оролцоотой идэвхтэй, зоригтой байх хэрэгтэй байна.
Хоёрт яг энэ институтсууд өөр айгүй чадвартай байх хэрэгтэй юм байна. Өөрсдөө айгүй их бэхжих хэрэгтэй юм байна. Дахиж одоо суралцах хэрэгтэй юм байна. Тэгээ бусдаасаа гуравт нь төр өөрөө тунгалаг бөгөөд нээлттэй байх нь бас зайлшгүй юм зарчим байгаа юм байна. Тэгээ энийг бүгдээрээ анхаарч тал талаас хамтран ажиллацгаая залуучуудаа. За баярлалаа та бүхэнд.